За бүгдээрээ сайн байцгаана уу? Бичлэгээ үзэж байгаа үеийн мэндийг хүргье. 1998 оны 1-р сард Францын Лонд мужийн Ондох хэмээх далайн эргийн нам гүмхэн хотод 2 хүн Орос сураггүй алга болсон тухай мэдээлэл цагдаагийн хэлтэст иржээ. Сураггүй болсон хүмүүс нь 51 настай эртний эдлэл худалдаалдаг Ги болон түүний хамтран амьдрагч 36 настай Багангийн багш Сильви 2 байсан бөгөөд тэдний алга болсныг хамгийн түрүүнд анзаарсан хүмүүс нь Сильвигийн эцэг эх байсан. Учир нь Сильви Парисын ойролцоо ажиллаж амьдардаг байсан ч 7 хоног бүрийн амралтын өдрөөр Ги дээр ирж хоноод даваа гарагийн өглөө ажилдаа буцдаг хэвшилтэй байсан бол энэ удаад Парис руугаа очоогүй төдийгүй сургуульдаа ч ирээгүй гар утас руу олон удаа залгасан ч хэн ч авахгүй байсан учраас эцэг эх нь ямар нэгэн ноцтой зүйл болсон байж мэднэ гэж үзээд одоо дуудлага өгсөн байна. Ингээд цагдаа нар Гигийн далайн эргээс өрдөө 500 метрийн зайд байрлах байшинд очиход байшин бүхэлдээ эзгүй орхигдсон мэт харагдаж байв. Цонхны бүх хаалттай, дотор нь ямар ч хөдөлгөөн байгаа шинжгүй, харин Гигийн ундаг Citroen C15 маркийн жижиг фургон байхгүй байсан тул анх харахад тэр хоёр хамтдаа хаа нэгтээ явсан мэт сэтгэл төрж болохоор байлаа. Гэвч байшин дотор орж үзэхэд мөрдөгчдийн анхаарлыг татсан нэгэн жижиг боловч маш чухал зүйл байсан нь угаалгын өрөөнд Ги болон Сильви хоёрын шүдний сойж сахлын хэрэгсэл аялалд явахдаа үргэлж авч явдаг ариун цэврийн бүх хэрэглэл яг байрандаа хэвээрээ үлдсэн явдал байв. Хэрэг тэд сайн дураараа хит хоногорч болов явсан бол ийм зүйлсээ заавал авч явах байсан учраас мөрдөгчд тэд гэрээсээ түр гараад удалгүй эргэж ирнэ гэсэн бодолтой байсан. Эсвэл бүр хаашаач яваагүй гэсэн эхний дүгнэлтэнд хүрсэн байна. Үүний дараа мөрдөгчд Ги гэж ямар хүн байсан талаар ойр дотны хүмүүс хөршүүд болон эртний эдлэлийн худалдаачдаас мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. Ги өмнө нь багш мэргэжилтэй байсан ч хэдэн жилийн өмнө ажлаа орхиж Баск нутгаар эртний эдлэл худалдаалдаг 8 ч болсон бөгөөд тэр хавийн энэ чиглэлийн хүмүүсийн дунд бараг бүгд түүнийг таньдаг нэлээд этгээд зантай хүн байсан гэж ярьдаг байжээ. Тэрээр хаа явсан газраа жижигхэн пүүдл нохоогоо дагуулan явдаг 8 ашигтай болсон өдөр эсвэл жаахан халамтсан үедээ халааснасаа зузаан мөнгөн дэвсгэрт гаргаж бусдад гайхуулан харуулах дуртай байсан учраас түүний талаар янз бүрийн яриа суурхал тасардаггүй байв. Тэр дундаас хамгийн их яригддаг зүйл нь Ги маш үнэтэй эрдэнэс олсон гэх яриа байсан бөгөөд зарим хүмүүс түүний алга болсон явдлыг хүртэл үүнтэй холбон тайлбарлаж эхэлжээ. Хэн нэгэн тэр эрдэнэсээ аваад өөрөө нуугдсан байх гэж үзэж байхад нөгөө хэсэг нь халдлагад өртөж бүх зүйлээ алдсан байх гэж таамаглаж байсан. Харин мөрдөгчд энэ цуурхлыг шалгаж үзэхэд Гигийн хамгийн үн цэнтэй тооцогддог олбор болох голдоо хүний зүрхтэй эртний шашны дурсгалын сав байшинд нь хэвээрээ байсныг олсон бөгөөд хэрв энэ үнэт эдлэлийнхэн төлөө халдсан байсан бол хамгийн түрүүнд үнийг авч явах байсан нь ойлгомжтой учраас энэ мөрийг бараг тэр даруй үгүйсгэжээ. За энд дурддагдж байгаа тэр дурсгалын сав гэдэг нь католик шашинд ариун дурсгал хадгалах зорилттой тусгай сав юм байна л да. За эртдэр үед гигантан хамблаан болон шашны нэр хүндтэй хүмүүсийн яс, үс, цус зарим тохиолдолд бүр зүрхийг нь хүртэл энгийнээр оршуулахын оронд үнэт металл, мод, доллар зэрэг материалаар уралсан гоёмсог савнд хадгалдаг уламжлал байсан гинэ. За өдөр хоног өнгөрөх тусам Ги болон Сильви хоёрт үнэхээр ямар нэгэн ноцтой зүйл тохиолдсон гэх сэжиг улам баттай болж байсан бөгөөд удалгүй мөрдөн шалах ажиллагаанд шинэ эргэлт гарсан. Сильвигийн гэр бүлийнхэн түүний банкны картаар шөнийн 11 цагийн үед ATM-ээс 3000 франк бэлнээр авсан тухай мэдээллийг мөрдөгчдөд өгч тэд тэр даруй банкны дансны бүх хөдөлгөөнийг шалгаж эхэлсэн. За ингээд зөвхөн мөнгө аваад зогсохгүй шатхуун түгээх станцад мөн картаараа төлбөр хийснээр тогтоогдсон ч тухайн станц хамгаалалтын камержуулалтгүй байсан учраас бичлэгээр хэн ашигласныг тогтоох боломж байгаагүй. За гисэн хэдий ч банкны гүйлгээний цагийг ашиглан яг тэр мөчөд шатхуун авч байсан өөр нэг жолоочийг олж чадсан бөгөөд түүний өгсөн мэдүүлэг мөрдөн шалах ажиллагаанд тун чухал үүрэг гүйцэтгсэн. Тэр хүн тухайн үед өөртөө зэрэгцэн 2 эмэгтэй шатхуун авч байсан бөгөөд нэг нь 40 орчим насны шаргал үстэй, нөгөө нь 20 гаруй насны намхан биетэй хар үстэй махлагдуу бүсгүй байсан гэж ярьжээ. Түүнээс гадна төлбөр хийх үедээ тэд банкны картаа ашиглахдаа хэсэг эргэлзэж хоорондоо юм ярилцсан, тэнэглэж байсан нь онцгой анхаарал татсан гэж мэдүүлсэн байна. За энэ мэдүүлэг маш чухал байсан. Учир нь Сильви 20 гаруй настай биш, бас шаргал үстэй хүн биш байсан тул банкны картыг өөр хүн ашиглаж байсан нь бараг тодорхой болж Ги болон Сильви хоёр сайн дураараа хаа нэгтээ явсан байх гэсэн сүүлчийн найдварч аажмаар үгүй болж эхэлжээ. За түүнээс гадна Ги олон жилийн турш зүрхний өвчтэй байсан бөгөөд тогтмол үзүүлдэг эмчийнхээ товлсон үзлэг түртэл ирээгүй байсан нь түүнийг өөрийн хүслээр Орос сургууль
алга болсон гэх хувилбарыг улам суулруулж байв. Ингээд Лонд мужийн прокурор энгийн сургаггүй алга болсон хэрэг гэж үзэхэ болж сэжигтэй нөхцөлтэй алга болсон хүний хэрэгээр албан ёсны эрүүгийн мөрдөн шалах ажиллагаа эхлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд 20 гаруй цагдаанараас бүрдсэн тусгай баг байгуулж тэд зөвхөн энэ хэрэг дээр төвлөрөн өдөр шөнөгүй ажиллаж эхэлсэн. За удалгүй Сильвигийн банкны данснаас дахин 3,000 франк авах ажиллагаа үргэлжилсээр байгааг тогтоосон бөгөөд энэ нь тухайн картын нэг удаагийн авч болох дээд хэмжээ байсан. Хамгийн сонирхолтой нь бүх мөнгийг ням гарагаас даваа гарагт шилжих шөнө нэг бүсийн өөр банкны салбаруудын ATM-ээс авдаг байсан тул мөрдөгчид Сильвигийн ээжээр дансанд нь зориулт мөнгө хийлгээд өөртөө нэм гарагийн орой бүр банкны салбаруудын ойролцоо нууцаар отож эхэлсэн байна. За гэвч аль салбар дээрээс мөнгө авахыг урьдчилан мэдэх боломж байгаагүй учраас нэг шөнө Баян дахь нэгэн салбарын өмнө хэдэн цаг хүлээж байтал яг тэр үед Сан Жон де Луис хотын нэгэн банкны салбараас 3,000 франк авсан болох нь тогтоогдож мөрдөгчөд гэмт этгээдийг барих хамгийн том боломжоо алдсан. Үүнээс ч харамсалтай нь энэ нь банкны картаар хийгдсэн хамгийн сүүлчийн мөнгөний гүйлгээ байсан бөгөөд үүнээс хойш уг карт дахин хизээж ашиглагдаагүй байна. За хэрэг хэдэн 7 хоногийн турш ямар ч ахицгүй мухарталд орсны дараа мөрдөн шалах баг олон нийтээс тусламж авахын тулд Ги болон Сильви хоёрын сургаггүй болсон тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж тухайн бүс нутгийн хамгийн нөлөө бүхий Südwest сонин энэ тухай дэлгэрэнгүй нийтлэл гаргасан бөгөөд мөрдөн шалах шүүгч албан ёсоор гэрчүүдийг уриалсан байна. Төдөлгүй нэгэн эргийг 2 дугаар сарын 14-ний буюу Гиген Валентины өдөр цэцгийн дэлгүүрийн дэргэд өөрөөсөө нэлээд залуу эмэгтэйтэй хамт харсан гэж мэдүүлсэн нь мөрдөн шалах ажиллагаанд дүрзуур шинэ найдвар төрүүлжээ. Хэрв энэ үнэн байсан бол Ги сургаггүй болсон гэх хугацаанаас хойш амьд байсан гэсэн үг болох байлаа. Гэвч мөрдөгчид тухайн цэцгийн дэлгүүрт очиж шалгахад ажилтан нь Гиген Валентины өдөр хэдэн 100 хүн орж гардаг учраас нэг ч үйлчлүүлэгчийг ингэж тогтоож санах боломжгүй, Гиг огт танихгүй гэж мэдүүлснээр энэ мөнөл мухардалд орсон байна. За харин яг энэ үед мөрдөн шалах ажиллагааг дахин хөдөлгөх нэгэн олбор гарсан нь Гигийн Citroen C15 фургон нэгэн автомашины зогсоолоос олдсон явдал байлаа. Гэвч машиныг харахад бараг танихдахын аргагүй болтлоо өрн шатсан байсан бөгөөд шүүхийн шинжилгээний баг хэдэн цаг ажилласан ч дотроос нь ДНХ-гийн нэгч уул мөр урууны нэгч хээ илрүүлж чадаагүй. Харин тэдний тогтоож чадсан цорын ганц зүйл нь машины бүхээгт шатамхай түр шасгаж зориудаар гал тавьсан болохыг нотлох түлшний үлдэгдэл байсан бөгөөд энэ нь хин нэгэн бүх нотлох баримтыг устгахын тулд уг машиныг санаатаагаар шатаасан гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр баталж байв. Шатсан Citroen C15 фургоныг олсон даруйда цагдаа нар машины зогсоолын ойр орчмын айлуудаар орж тухайн өдөр ямар нэгэн сэжигтэй зүйл анзаарсан хүн байгаа эсхийг нэг бүрчлэн асууж эхэлжээ. Тэгтэл нэгэн хөрш тэдний анхаарлыг шууд татах үйс мэдүүлэг өгсөн байна. Түүний ярьснаар шатсан машиныг олсны өмнөхөн машины зогсоолоос хар өнгийн Renault 25 Baccara их машин маш өндөр хурдтай гарч ирээд бараг мөргөх шахсан байна. За машин дотор хоёр эрэгтэй сууж байсан бөгөөд шүн байсан болохоор царайг нь тод харж амжаагүй ч нэг нь өндөр нуруутай шаргал үстэй нэлээд залуу хүн байсан бол нөгөө нь арай намхан хар үстэй 40 орчим насны эрэгтэй байсан гэж дурдсан байна. Энэ мэдүүлгийг сонссон мөрдөгчид эхэндээ ихээхэн найдвар төрүүлсэн. Учир нь Renault 25 Baccara тухайн үед тиймч олон байдаггүй загвар гэж бодсон тул ийм машиныг олоход төдийлөн хүндрэл гарахгүй гэж үзсэн байна. За гэвч шалгаж эхлэхэд нөхцөл байдал тэдний төсөөлснөөс ч огт өөр байв. Баян болон ойролцоо хот суурангуудад ийм загварын автомашин тэдний бодсноос хавьгийн олон бүртгэлтэй байсан учраас энэ мэдээлэл мөрдөн шалах ажиллагааг урагшлуулахад бараг тус болоогүй. За ийхүү Ги Сильви хоёр Орос сургаггүй алга болсноос хойш 9-7 хоног өнгөрсөн ч мөрдөн шалах ажиллагаа нэгч бодтой ахицгүй бараг мухардалд орсон хэвээр. Гэтэл 3 дугаар сарын 23-ны өдөр мөнөл Баян хот орчим Лонд мужийн өмнө хэсэгт болсон өөр нэгэн аимшигтэй хэрэг мөрдөгчдийн анхаарлыг өөр тийш нь хандуулжээ. Тэр орой нэгэн эмэгтэй гэртээ оройн хоолой бэлтгэж байсан бөгөөд түүний 3 хүүхэд нь галтгооны өрөөнд тоглож нөхөр нь эмийн сангаас удалгүй ирэх гэж байсан аж. Гэтэл гэнэт 2 үл танихээр гэрийн хаалгыг нь хүчээр онгойлгон галтгоонд дайран орж ирсэн байна. Тэд нүрээ баглаж гартаа бээлийн өмсснөөс гадна хуутай байсан бөгөөд энэ бүхэн урдчлан маш сайн төлөвлөгдсөн гэдэг нь илт харагдаж байв. Алдагчид гэр бүлийг тэр дор нь хяналтандаа авч нөхөр нь эмийн сангаасаа өдрийн орлогоо авчиртал хүлээхээр шийдсэн байна.
Нэг нь үүдний хаалганы дэргэд харуултан зогсож, нөгөө нь эхнэр болон хүүхдүүдийг айлган сүрдүүлж хөдөлгөөн бүрийг нь ажиглаж байлаа. Удалгүй гэрийн эзэн хаалгаа онгойлгон орж ирэхэд хүүхдүүд нь аавыгаа хараад баярлан дуу алдсан ч хэдхэн секундын дотор тэр өөрөө ч гэр бүлийнхнийхээ адил барьцаанд орсон. Гэмт этгээдүүдийн зорилго нь Эмийн сангийн өдрийн бүх орлогыг дээрэмдэх байсан ч тухайн өдөр эмзүүч мөнгө авч яваагүй Эмийн сангийн сейфэндээ үлдээсэн байгаагаа хэлсэн байна. За ингээд хоёр этгээдийн ахлагч бололтой намхан биетээр нөгөөгөө Эмийн сан хүртэл хамт явж мөнгө авчрахыг тушааж өөрөө эхнэр хүүхдүүдтэй нь хамт үлджээ. Залуу этгээд Эмийн сан хүртэл дагалдан явж кассан дах бүх мөнгийг буюу 25,000 франкийг аваад буцаж эрцгээсэн байна. За 25,000 франк нь одоогийн ханшаар 3,800 гаруй евро юм байна. За гэвч хэрэг үүгээр дууссангүй. Тэд гэрийн эзнээс банкны карт болон нууц кодыг нь шаардаж аваад дараа нь байшинг бүхэлд нь нэгжиж эхэлсэн. Үнэт эдлэл арх тарас лаазалсан үнэтэй хоол хүнсгээд авч явж бодлого бүхнийг хамж авсан дүүдийгүү ширээн дээр хүүхдүүдийнх нь идэж амжаагүй хөрч байсан орой хоолыг хүртэл тайван сууж идсэн байна. Тэрч бүхэл хамгийн бага хүүхдийнхэн зүүж байсан алтан гинжиг хүртэл тайлж авсан бөгөөд энэ бүх хугацаанд гэр бүлийнхнийг байнга сүрдүүлж хамгийн жижиг хөдөлгөөн бүрийг нь хянан дарамталж байв. Эцэст нь тэд гэр бүлийн бүх гишүүнийг байшингийн дээд давхурт дүүжээж өөрсдийг нь суллаж чадах хүний утасны дугаарыг өгөхийг шаардсан байна. За гэрийн эцэд гертэн цэвэрлэгээ хийдэг эмэгтэй түлхүүртэй байдгийг хэлж утасны дугаарыг нь өгсөний дараа гэмт этгээдүүд гэрээс гарсан. Тэд оройн 10 цагийн үед цэвэрлэгээний ажилтан руу залгаад түүнд ажил олгогчийнх нь гэрт дээрэн болсон очиж хаалгыг нь онгойлгох хэрэгтэй гэж хэлсэн байна. За ингээд цэвэрлэгч эмэгтэй тэр даруй тэдний дэрж тэднийг судлаад цагдаад мэдэгдснээр мөрдөн шалах ажиллагаа эхэлжээ. Мөрдөгчид хамгийн түрүүнд утасны дуудлагын их усүрийг тогтоохоор ажилласан бөгөөд дуудлага Тагноос хотын ойролцоох нийтийн утасны бүхээгнээс хийгдсэн болохыг олж мэдсэн байна. Үүнээс илүү сонирхолтой нь яг тэр дуудлагын өмнөхөн мөн тэр бүхээгээс өөр нэгэн эмэгтэй рүү залгасан бүртгэл үлдсэн байв. Тэр эмэгтэйн нэр нь Дороте Ловон. Мөрдөгчид энэ нэрийг гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийн мэдээллийн санд оруулахад маш сонирхолтой дүр зураг гарч ирсэн байна. Дороте өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдсон ялс шийтгүүлж байсан төдийгүй түүний хуучин нөхөр нь Жон Этьен Сюбер Каз гэдэг хүн байжээ. За хэдийгээр тэр хоёр албан ёсоор салсан байсан ч холбоотой хэвээр байсан нь бүртгэлээс харагддаг. Ингээд тэдний өмнөх амьдралыг шалгаж үзэхэд 1987-оос 90 оны хооронд их хэмжээний мөнгө шамшиг дөөлж чек хурамчаар үйлдсэн хэрэгээр хоёулаа ялс сонсож байсан бөгөөд нийтдээ 450,000 франкийг хууль бусаар завшсан нь тогтоогдсон байна. За энэ нь одоогийн ханшаар 74,000 орчим евро. За Дороте тухайн үед Францын үндэсний төмөр замын компанид ажиллаж байсан ч энэ хэрэгээс болж ажилласаа халагдсан байна. Харин Жон Этьений тухайн мэдээллийг сөхөхөд тэр барилгын мэргэжилтэд өмнө нь шүхрийн цэрэг байсан, дараа нь өөрийн гэсэн жижиг компани байгуулсан ч удалгүй дампуурч түүнээс хойш хаяа нэг олдсон ажил хийж амьдардаг болсон нь тогтоогддог. Мөн Жон Этьен Дороте хоёр хэдийгээр салсан ч бие биетэйгээ холбоотой хэвээр байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Жон Этьен эхнэрээ удаа дараа зодож хүчирхийлж байсан тухай тэмдэглэл хүртэл хэрэгт байжээ. За гэсэн ч тэд бүрэн холбоогоо таслаагүй, харин охин Сандра болон түүний найз залуу Даниэл нар ч одоо мөн хоорондоо холбоотой байдаг нь илэрсэн байна. За Даниэл ч мөн эрүүгийн бүртгэлтэй бөгөөд бэлгийн хүчирхийллийн хэрэгээр 8 сарын хорхиал эдэлж байсан нь илэрсэн. За ингээд мөрдөгчид энэ дөрвөн хүний өнгөрсөн түүхийг харьцуулан үзэхэд бүгд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, хоорондоо ойр дотн харилцаатай, дээрэм хийх боломжтой хүмүүс гэсэн дүр зураг тодорч эхэлсэн тул тэднийг яаралтай баривчлан байцаахаар шийдвэрлэв. Баривчилсны дараа Даниэлийг хамгийн түрүүнд байцаасан бөгөөд тэр эхэндээ Эмийн сан дээр болсон дээрэмтэй ямар ч холбоогүй гэж зүтгэж байсан ч мөрдөгчид түүний гэрт нэгжлэг хийх үеэр буу төдийгүй дээрэмтсэн айлаас алдагдсан үнэт эдлэлүүдийг хүртэл олсон байсан. За ийхүү нотлох баримтуудын өмнө бултах аргагүй болсон тэрээр эцэст нь бүх үннийг ярьж эхэлжээ. За Даниэл ярихдаа хадам аав Жон Этьентэй хамт айлуудаар хулгай хийдэг байсан ч хулгайс нь тавилах, үнэт эдлэл болон бусад эд зүйлсээ хурдан зарж мөнгө болгох тун хэцүү байсан учраас Жон Этьен нэг мэтгэд бэлэн мөнгө шууд олж авах илүү амархан арга хайж эхэлсэн гин. Тэгэд нэг өдөр тэр хот дундуур үнэтэй BMW унсан Эмийн санчийг хараад энэ хүн мөнгөтэй байж таарна гэж бодон араас нь дагаж гэрн хаана байдгийг тогтоосноор хожим болсон тэр дээрмийн санаа анх төрсөн байна. Эмийн санчийн гэрт дайран орсон өдөр тэдний Жон Этьен болон Даниэл хоёр байсан ч тэднийг тэнд хүргэж өгсөн хүн нь
Даниэлийн найз бүсгүй Жон Этьений охин Сандра байжээ. Даниэл бүхнийг ярьж эхэлсний дараахан хажуугийн өрөөнд байцагдж байсан Сандраач мөн адил эргийн талаар мэдүүлэг өгч эхэлсэн байна. Харин Жон Этьенийн хуучин эхнэр Дороте арай өөр байр суурь баримталж гэрээс нь зэвсэгт дээрмийн үеэр алдагдсан эд зүйлс олдсон байхад ч тэдгээрийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй гэж зүтгэсээр байв. За гэтэл энэ бүлгийн гол зохион байгуулагч гэж сэжиглэгдэж байсан Жон Этьен мөрдөгчдийн бодож байснаас хавьгүй амархан ярьж эхэлсэн бөгөөд өөрийн хүргэн Даниэлтэй хамт энэ хэргийг үйлдэх болсон шалтгаанаа хүртэл хачирхалтай тайлбарласан байна. Тэр Даниэлд дургүй байсан учраас хэрв нэг өдөр баригдвал хүргэн нь ч бас хамт хэрэгт унаж шоронд орвол таарна гэж бодсон хэмээн ярьжээ. Түүгээрч зогсохгүй Жон Этьен мөрдөгчдөд өөрийн нууц агуулгын хаягийг өгсөн байна. Мөрдөгчдийг тийшээ очиход бараг л Али Бабагийн агуу гэмээр дүр зураг өгчжээ. Дотор нь янз бүрийн тавилга, эртний эдлэл, ахын хэрэгсэл, хулгайн байж болжгүй олон арван зүйл овоорсон байсан бөгөөд нэг цүнхнээс бүр 78 ширхэг багц түлхүүр гарч ирсэн байна. За мөрдөгчд энэ олон түлхүүр хаанаас ирснийг асуухад Жон Этьен зүгээр л түлхүүр цуглуулах дуртай гэж хариулсан ч жирийн хаалга цоожны ижил төстэй олон арван түлхүүрийг ингэж хадгалж байсан нь түүний ямар нэгэн зүйл нууж байгааг улам тодорхой болгосон. Ингээд саатуулах хугацаа дуусахад Жон Этьен, Дороте, Сандра, Даниэл дөрвөлээ хор хангид шилжүүлэгдсэн боловч мөрдөн шалгах ажиллагаа үүгээр дууссангүй. Харин ч энэ үеэс мөрдөгчд Доротегийн өнгөрсөн амьдралыг илүү наривчлан шалгаж эхлэхэд тэр Баян хот орчмын эртний эдлэлийн худалдаачдын дунд маш сайн танигдсан хүн болох нь тогтоогджээ. За энэ мэдээлэл мөрдөгчдийн толгойд тэр даруй өөр нэгэн хэргийг сануулсан байна. За ердөө 3 сарын өмнө Орос ураггүй алга болсон эртний эдлэл худалдаалдаг гийг таньдаг эсхийг шалгахад зөвхөн таньдаг төдий биш үе үеийнхүүнтэй сэтгэндэг байсан тухайч хүмүүс ярьсан байдаг. За ингээд мөрдөгчд Доротегийн гэрт дахин нэгжлэг хийж тэнд байсан бүх үнэт эдлэлийг хураан авч нэг бүрчлэн гэрэл зураг дарж болон Сильви хоёрын гэр бүлийнхэнд үзүүлсэн байна. Гэвтэл Сильвигийн ойр дотны хүмүүс нь эдгээр зургаас түүний өмсдөг байсан зарим үнэт эдлэлийг шууд таньсан байна. За энэ бол хоёр өөр хэрэг хоорондоо холбогдож байгааг харуулсан маш хүчтэй баримт байсан. За гэхдээ үүнээс ч илүү анхаарал татсан нэг зүйл гарч ирсэн нь Жон Этьен өөрөө Ренавалд 25 Бакара машинтай байсан явдал. Өөрөөр хэлбэл гигийн шатсан фургоны зогсоолоос шүн яаран гарч явсан гэж гэрчийн мэдүүлсэн хар өнгийн Ренавалд 25 Бакара Жон Этьентэй шууд холбогдож эхэлсэн. За энэ мөчөөс эхлэн мөрдөгчд Жон Этьений гэр бүлийг жирийн дээрэмчид гэж харахаа болсон бөгөөд Ги болон Сильви хоёрын алга болсон хэрэгт тэд ямар нэг байдлаар оролцсон байж болзошгүй гэж үзэн бүх хөдөлгөөн, банкны гүйлгээ, түрээсийн машин, аяллаа бүртгэлийг дахин шалгаж эхэлсэн байна. За ингэхэд Ги болон Сильви хоёр алга болсны маргааш Даниэл машин түрээслээд тэр машинаар нийт 2338 км явсан нь тогтоогдсон. За тэгвэл тэр хаашаа явсан бэ? Энэ урт замын цаана юу нуугдаж байсан бэ гэдэг асуулт гарч ирсэн. 1998 оны 5 дугаар сарын 4-ний өдөр мөрдөгчд Жон Этьен, Дороте, Сандра, Даниэл нарыг хор хангаас гарган авч шууд Гигийн байшин руу авчирсан бөгөөд Жон Этьений нууц агуулгаас олдсон өнөөх асар олон түлхүүрийг ч мөн авч явсан байна. За тэгээд нэг эрен туршиж эхлэхэд түлхүүрүүдийн нэг нь Гигийн гэрийн үүдний хаалганд яг таарч онгойлгосон бол өөр нэг нь гаражийнх нь хаалгыг мөн асуудалгүй нээсэн байна. За Жон Этьен энэ бүхнийг яаж тайлбарлах вэ гэдэг асуултын өмнө ирсэн ч өөрийгөө аварч бодлох ямар ч үнэмшилтэй тайлбар гаргаж ирч чадаагүй. За тэр түлхүүрүүдийг нэг машины дээшнээс хулгайлсан цүнхнээс олсон. Эдгээр түлхүүр яг энэ байшингийн хаалгыг онгойлгоно гэдгийг огт мэдээгүй гэж зүтгэж байсан. За ингээд тэд Даниэл тэр бүх анхаарлаа төвлөрүүлсэн. За удаан хугацаанд дотроо хадгалсан айдас дарамт нь хэсгийн аргагүй болсон бололтой Даниэл эцэст нь энэ бүхнээс болж бие нөвдөж цааш нууж чадахгүй болсон гэдгээ хэлээд Ги болон Сильви хоёрт яг юу тохиолдсныг эхнээс нь ярьж эхэлсэн байна. Түүний мэдүүлснээр Жон Этьен болон бусд нь Гид маш гоё үн хүрэх эртний тавилга зарна гэж хэлэн өөрсдийн байгаа газар руугаа дуудаж авчирсан бөгөөд Ги гэрмэгц түүнийг зэвсгэр сүрдүүлэн барьж хүлээд амыг нь боон мөнгөө хаана нууснаа хэлхийг шаардаж эхэлсэн байна. За гэвч Ги ихэндээ юу ч хэлээгүй. Тэгэхэд тэд дарамтыг улам нэмэгдүүлэхийн тулд түүний гэрлөө буцан очиж Сильвиг авчирсан бөгөөд Ги эцэст нь тэсэлгүй өөрийн мөнгөө ажлын өрөөндөх сейфэндээ хадгалдгаа хэлсэн байна. За Жон Этьен тэр даруй ондогдох байшин руу очиж сейфийг онгойлгон мөнгийг авч ирсэн ч үүгээр зогссонгүй. Гиг үргэлжлүүлэн байцааж өөр үнэт зүйл байгаа эсхийг дахин асуусан.
Удалгүй гэрт нь бас үнэт идэл байгаа бөгөөд эдгээрээ галтгооны угаалтуурын доор нуусан зүнхэнд хадгалдгаа хэлсэн байна. Жон Этьен дахиад л онд руу буцаж очин цүнхтэй үнд идлийг авч ирсэн. За гэвч энэ үед нөхцөл байдал бүрч аимшигтай болсон. Даниэлийн ярьснаар Жон Этьен нэг хэсэг Сильвийг гадагш дагуулan гарсан бөгөөд хэсэг хугацаад өнгөрсний дараа ганцаараа буцаж орж иржээ. Даниэл удалгүй өөрөө гадагш гарахад Citroen C15 фургооны арын хэсэгт Сильвигийн цогцос байсан гинэ. За Жон Этьен түүнийг аль хэдийн хөнөөчихсөн байсан. За удалгүй дотор чимээ гарахад Жон Этьен Даниэлийг туслуулахаар дуудаж энэ үед гийч мөн амь өргөцсөн болох нь тодорхой болсон байна. За ингээд шөнийн 1 цагийн орчимд тэд хоёр цогцыг машин дачин далайн эрэг рүү авч явсан бөгөөд яг хаанд болсныг Жон Этьен Даниэлд харуулахыг хүсээгүй учраас Даниэл тодорхой газрыг нь мэдэхгүй байсан ч улсан газрынхаа дээр жижигхэн нарс мод тарьсан гэж Жон Этьен түүнд хэлсэн ажээ. За үүний дараач тэдний үйлдэл дуусаагүй байна. Даниэлийн түрээсэлсэн өнөөх машинаар Жон Этьентэй хамт Парисын зүг явж бүр тодруулбар Сильвигийн орон сууцыг дээрэмдэхээр очсон байна. За Сильвигийн түлхүүрүүд тэдэнд байсан учраас орон сууцанд нь орж мөнгө эсвэл үнэт зүйл хайсан боловч олигтой авчгаар зүйл бараг олдоогүй юм байна. За энд бас нэг хачирхалтай деталь байсан нь Ги хаа явсан газраа жижигхэн пүүдл нохоогоо дагуулдаг байсан явдал. За харин тэд Ги болон Сильви хоёрын нохоог алалгүй Парисаас буцах замдаа амьтны асрамжийн газрын өмнө зогсож хашааг нь дагуулan шидэж орхижээ. За ийхүү Ги Сильви хоёрт юу тохиолдсон тухай түүх бараг бүхэлдээ ил болсон боловч энэ бүхнийг Жон Этьен биш түүний хөргөн Даниэл ярьсан. За Жон Этьен эхэндээ юу ч ярихыг хүсээгүй бөгөөд өмгөөллийнхөө байр суурийг бэлтгэсний дараа л мэдүүлэг өгнө хэмээн зүтгэж байсан. За тэр үед Жон Этьен бусад 3 хүн аль хэдийн түүний эсрэг мэдүүлэг өгч болсон явдлын ихэнхийг ярьчихсан гэдгийг мэдээгүй байв. За ингээд Жон Этьен болон Даниэл нарыг урдчлан төлөвлөсөн хүн амны хэрэгт харин Дороте Сандра хоёрыг уг хэрэгт хамсаатнаар оролцсон болон хулгайн эд зүйлтэй холбоотой хэрэгт аль бие ёсоор яллагдагчаар татсан байна. За Даниэл дараа нь мөрдөгчдийг далайн эрэг дээр Жон Этьен цогцуудыг булсан байж болзошгүй газарт авч утсан. Тэнд газар ухаж эхлэхэд удалгүй хүнжилд ороосон 2 хүний цогцос үнэхээр гарч ирсэн байна. За ингээд 15 орчим хоногийн дараа мөрдөн шалхаад шүүгчийн өрөөнд Жон Этьен эцэст нь мэдүүлэг өгч эхэлсэн боловч бүх хариуцлагыг бүрэн хүлээгээгүй. Тэр Сильвийг зориудаар алаагүй, санамсаргүй буудсан бөгөөд Сильви нас барсны дараа Гиг амьд үлдээвэл бүхнийг илчлэнэ гэж бодсон учраас түүнийг мөн хөнөөхөөс өөр аргагүй болсон гэсэн хувилбар ярьжээ. Гэхдээ тэр нэг маш чухал зүйлийг хэлсэн нь аллагад ашигласан бууга агуулгахдаа нэг тавилгын дор тусгаалan хийсэн нууц тасалгаанд нуусан явдал байна. За мөрдөгчид энэ бүхнийг сонсоод өөр нэг асуулт тавьсан. За ердөө хэдхэн мянган франкийн төлөө айл гэрт зэвсэгтэй дайран орж хүнийг ямар ч эргэлзээгүй хөнөөж чаддаг энэ хүмүүсийн хувьд Ги болон Сильвийн хоёрын аллах болон эми санчийн гэр бүлийг дээрэмдсэн хэрэг үнэхээр анхны ноцтой эмт хэрэг нь байсан гэж үү? За эсвэл үүнээс өмнө ч өөр хүмүүс тэдний гарт өртсөн юм биш үү? За эдгээр асуултын хариулт удалгүй гарч ирсэн байна. Даниэлийн гэрт нэгжлэг хийх үед цагдаа нарын олсон зэвсгүүдийн дунд 765 мм-ийн гар буу байсан бөгөөд бууг шинжилгээнд оруулсан. За шинжилгээний хариу гарахад мөрдөгчдийг гайхшруулсан зүйл илэрсэн нь энэ буу өмнө нь аль хэдийн гэмт хэрэгт ашиглагдсан байсан төдийгүй 6 жилийн өмнө нэгэн үнэртэн худалдаалагчийг дээрэмдэх үеэр мөн Байон хотын эртний эдэл худалдаалдаг Рожер гэх хүнийг хөнөөсөн хэрэгт ашиглагдсан болох нь тогтоогдсон. За ингээд мөрдөн шалах ажиллагаа гинэт 6 жилийн өмнөх нэгэн хүйтэн цус даллахын хэрэг рүү буцаж очих болсон. За 1992 оны 2 дугаар сарын 14-ний өглөө яг 8 цаг 50 минутанд Байон хотын цагдаагийн газарт дуудлага ирсэн бөгөөд нэгэн эртний эдлийн дэлгүүрт жуулчид орох үедээ дэлгүүрийн эзэн Рожерыг зойр руу буудаг шатны доор нас барсан байдалтай олсон тухай мэдээлжээ. За цагдаа нар хэргийн газарт очиход тэдний өмнө тун хачирхалтай дүр зураг өгсөн бөгөөд Рожер шалан дээр хагас нүцгэн хэвтэж өмд болон дотор хувцсан шагай хүртлээр шувтарсан эргэн тойронд нь их хэмжээний цус урсаж ханан дээр хүртэл цус үсэрсэн мөр байсан төдийгүй хин нэгэн хэргийн газрыг дараа нь цэвэрлэх гэж оролдсон бололтой артсан уул мөр мөн цусанд нефт норсон цамц ороолт хүртэл үлдсэн байв. За дэлгүүрийн доторхыг шалгахад тавилах эртний эдлүүдийг энд тэнд хөдөлгөөж унгааж шүүгээ савыг онгойлгосон байсан нь хин нэгэн ямар нэгэн зүйл хайж нэгдсэн гэдгийг илтгэж байсан боловч яг юу алдагдсныг тэр дор нь тогтоох ямар ч боломж байгаагүй.
За учир нь олон 10 жил цуглуулсан эртний эдлэл жижиг сажиг зүйлээр дүүрэн энэ дэлгүүрт юу байсан, юуг нь авч явсныг хамгийн сайн мэдэх хүн нь нас барсан Рожер өөрөө. За харин түүний өмд дотор хувцс нь шагаа хүртлийн шувтарсан байдалтай байсан учраас мөрдөгчд эхэндээ бэлгийн шинжтэй гэмт хэрэг байж болзошгүй гэж үзсэн боловч задлан шинжилгээгээр үрийн шингэний ямар ч уул мөр илрээгүй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн шинж тэмдэгч байгаагүй тул гэмт итгээд Рожерыг ийм байдалтай зориуд орхиж мөрдөгчдийг төөрөгдүүлэхийн тулд хэргийн газрыг бэлгийн хүчирхийллийн хэрэг шиг харагдуулахар зориудаар дүр зураг бүрдүүлсэн болох нь тодорхой болсон. Тэгвэл жинхэнэ зорилго нь юу байсан бэ? Дэлгүүрээс ямар нэгэн үнэт зүйл алга болсон уу гэдгийг тогтоохын тулд мөрдөгчд Рожерийн эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг нэг найзыг дуудан ирүүлж дэлгүүр доторх зүйлсийг нэг бүрчлэн харуулсан байна. Тэр хүн бүхнийг сайн мэдэхгүй гэдгийг хэлсэн ч Рожер өөрт нь өмнө нь үзүүлж байсан 17 дугаар зууны үеийн нэгэн шашны дүрслэл бүхий жижиг бүтээл харагдахгүй байгааг анзаарсан бөгөөд энэ нь асар өндөр биш тухайн үед ойролцоогоор 1000 франк орчмол хүрэх зүйл байсан гэж тайлбарлажээ. За харин Рожер яг юунаас болж нас барсныг тогтоох үед энэ хэрэг ямар хэрцгийгээр үлдэгдсэн нь тодорхой болсон байна. Дэлгүүр болон залгай байрлах сууцыг нэгжгэд цагдаа нар газраас 3 ширхэг сумны хонгоо олсон бөгөөд шүүх эмнэлгийн эмчийн дүгнэлтээр Рожер 3 удаа буудуулж нас барсан. Бүр тодруулбал 2 сумыг нь маш ойрын зайнаас уушг руу буудаж 3 дахь сумыг нь хүзүүний араас нь буудсан тогтогджээ. Тэр газар дээрээ шууд нас бараагүй байна. Сумнууд уушиг болон дотор эртнийг нь хүнд хэмдээж их хэмжээний дотор цус алдалт үүсгэсэн бөгөөд Рожер хэсэг хугацаанд амьд байсан ч аажмаар өөрийнхөө цусанд амьсгал боогдон нас барсан болохыг шүүх эмнэлгийн эмч тогтоосон. За тухайн үед Рожерийн алуурчныг тогтоох ямар ч бодиттой мөр олдоогүй бөгөөд түүний талаар мэдээлэл цуглуулахад тун дуу цөөтэй ганцаараа амьдардаг, ойрын найз нөхөд цөөн, хизээж гэрлэж байгаагүй ганц биеэр байсан ч хин нэгэнтэй дайсагнаж ноцтой зөрчилдөж явсан тухай ямар ч мэдээлэл гараагүй байна. За хэргийн газраас олдсон сумны хонгоонууд болон Рожерийн биеэс гаргаж авсан сумнуудыг Түлүүц хот дох цагдаагийн шинжлэх ухааны лаборатори руу шинжилгээнд явуулсан бөгөөд хариу нь мөрдөн шалгах ажиллагаанд тун сонирхолтой мэдээлэл өгсөн. За шинжилгээгээр уг сумнууд 765 мм-ийн калибертэй хагас автомат гар буугаар буутсан болох нь тогтогдсон. За үүнээс гадна энэ зэвсийг өмнө нь өөр хэрэгт ашиглагдсан эсхийг мэдээллийн сангаас шалгаж үзсэн байна. За тэгээд шалгахад үнэхээр ижил уул мөртэй сум 2 сарын өмнө Байонд хотоос хойд зүгт орших нэгэн үнэртний дэлгүүрт болсон зэвсэгт дээрмийн хэрэгээс олдсон нь тогтогджээ. За тэр хэрэг зул сарын баярын өмнөхөн дэлгүүр хаах гэж байсан оройн цагаар болсон бөгөөд нүрээ халахалсан, бэйли өмссөн гар буудай нэгэн ир гинт орж ирээд бүх мөнгөө өгөхийг шаардаж эсэргүүцвэл буудна гэж сүрдүүлсэн байна. За харин дэлгүүрийн эзэн айд сандарсан ч мөнгөө өгөхөөс татгалзахад халдагч ямар ч эргэлзээгүйгээр түүний 2 хөл рүү 2 удаа буудаад мөнгө чавалгүй хэргийн газраас зугтжээ. За үнэртний дэлгүүрийн эзэн хүнд шархтсан ч амьд үлдсэн бөгөөд дараа нь халдагчийн талаар мэдүүлэг өгөхдөө нутгийн аялахтай хүн байгаагүй, ойролцоогоор 1 м 80 см өндөртэй байсан гэж хэлсэн ч нүрээ бүрэн халахсан байсан учраас үүнээс илүү нарийн дүрслэл өгөх боломжгүй байв. Мөрдөгчд тэр даруй зам хааж тухайн бүсээс гарахгүй чиглэлүүдэд эрен сурвалжлах өргөн үйл ажиллагаа явуулсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. За ингээд шинжилгээгээр нэг зүйл тодорхой болсон нь 2 сарын өмнө үнэртний дэлгүүрийн эзний хөл рүү буудсан зэвсэг болон Рожерийг 3 удаа буудаж хөнөөсөн зэвсэг яг нэг байсан явдал. Гэвч тухайн үед энэ хоёр хэргийг мөрдөн шалгах шүүгчид хангалттай нотлох баримт олж чадаагүй тул аль аль хэрэг нь тодорхой хугацааны дараа хэрэгсэхгүй болж алуурч нь хэн байсан нь 6 жилийн турш тайлагдаагүй хэвээр үлдсэн байж. Харин одоо 1998 онд Даниэлийн гэрээс олдсон 765 мм-ийн калибертэй гар буг шинжилгээнд оруулахад 6 жилийн өмнөх тэр хоёр хэргийн сумтай яг ижил уул мөр гарсан бөгөөд энэхүү Жон Этьений өнгөрсөн амьдралын дахин нэгэн аимшигтай хэсэг ил болсон. Мөрдөгчд түүнийг энэ талаар байцаахад Жон Этьен эцэст нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд үнэртний дэлгүүрийн дээрэн болон Рожерийн адлагын аль алинд нь тэр ганцаараа оролцсон өөр хинч хамт байгаагүй гэж мэдүүлсэн байна. За тэгээд Рожерийг яагаад хөнөөсөн тухай асуухад шалтгаан нь сонссон хүн бүр алмаар хууц өчүүхэн байсан. Жон Этьен Рожерийн дэлгүүрт байсан 17 дугаар зууны үеийн нэгэн зүйлийг хулгайлахыг хүссэн бөгөөд тэр нь ердөө 1000 франк орчим мөн хүрэх эд байсан ч
Жон Этьен түүнийг авахын тулд хүний амь хөнөөхөөс огтхон ч буцаагүй байжээ. За ингэснээр Ги Сильви 2 мөн Рожерийг нэмээд Жон Этьен 3 хүний амийг хөнөөсөн нь албан ёсоор тогтоогдсон. Гэхдээ энэ нь түүнийг цуврал алуурчин гэсэн үг биш байлаа. Түүний аллагуудын цаана хүнийг алах хүсэл, тодорхой төрлийн хохирогч сонгодог хэв маяг эсвэл аллагаас таашаал авдаг зам байгаагүй. Харин түүний хувьд гол зорилго нь үргэлж мөнгө, эд зүйл, ашиг хонжоо байсан бөгөөд хүссэн зүйлээ авахын тулд хүнийг алах шаардлагатай бол тэр үүнийг саад гэж огт үздэггүй. Зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга хэрэглэж болно гэсэн өөрийн логикоор амьдардаг хүн байжээ. Тэр өөрөө ийм амьдралын хэв маягтай байгаа зогсохгүй. Хуучин эхнэр Дороте, охин Сандра, хүргэн Даниэл нарыг ч аажмаар өөрийн гэмт хэргийн ертөнцид татан оруулж эцэст нь энэ 4 хүн бүгд шүүхийн өмнө суух болсон байна. Гэхдээ шүүхтэд нь ял оноохын өмнө нэг маш чухал асуултанд хариу авах шаардлагатай байлаа. Жон Этьен үнэхээр солиотой хүн байсан уу? Эсвэл юу хийж байгаагаа бүрэн ойлгодог хэрнээ бусдын амнасыг ямар ч үн цэнгүй мэд үздэг хүн байсан уу? Түүнд сэтгцийн шинжилгээ хийсэн эмч Жон Этьенийг психопат шинжтэй хүн гэж дүгнсэн бөгөөд өөрөөр хэлбэл бусдын зовлонг мэдэрч өрөвдөх чадвар маш сул, сэтгэл хөдлөл бага, хийсэн үйлдэлтэй гимших мэдрэмж бараг байхгүй. Амьдралынхаа туршид нийгмийн нийтлэг ёс суртахуун, дүрм журмыг бус өөрийн зохиосон хууль, өөрийн зөв буруу гэсэн хэмжүүрээр амьдарсан хүн гэж тодорхойлжээ. Харин бусад 3 хүний хувьд нөхцөл байдал арай өөр байсан байна. Дороте олон жилийн турш сэтгэл готралтай, бусдын нөлөөнд амархан ордог, сэтгэл зүйн хувьд эмзэг хүн байсан бол Сандра эцгийнхээ анхаарал зөвшөөрлийг авахын тулд түүнд улам мойртож эцэстээ гэмт хэрэгт нь хүртэл хамтран оролцох хэмжээнд хүрсэн гэж шинжээчид үзсэн байна. Харин Жон Этьен өөрийн хүргэн Даниэлд анханасаа дургу байсан ч түүнийг айлгаж, захирч хэрэгтэй үедээ ашиглаж чаддаг нэгэн болгон өөрийн нөлөөнд байлгаж байсан бөгөөд энэхүү энэ 4 хүний харилцаанд Жон Этьен бусдаасаа илт давамгай, бүгдийнх нь дээр тодорхой хэмжээнд сэтгэл зүйн эрх мэдэлтэй байсан нь харагдаж байв. Тэгэхээр Жон Этьен өөрийн үйлдэл бүрийн төлөө бүрэн хариуцлага хүлээх нь ойлгомжтой байвч Дороте, Сандра, Даниэл 3 яг ямар хэмжээнд өөрсдийн хүслээр оролцсон, ямар хэмжээнд Жон Этьений нөлөө айдас дарамтанд орсон байсан бэ гэдгийг ялгаж салгах хүндхэн үүрэг шүүхийн өмнө үлдсэн. 2001 оны 6 дугаар сард Жон Этьен болон түүнтэй хамт яллагдагчаар татагдсан 3 хүний шүүх хурал эхэлжээ. Шүүх танхимд цугласан бүх хүн Жон Этьенийг эцэст нь амнээж, яагаад ийм аимшигтай хэрэгүүдийг үйлдэлснээ тайлбарлаж, хохирогчдын ар гэрийнхэнд ямар нэгэн зүйл хэлэх болов гэсэн найдвар тээж байсан ч тэр эхнээсээ дуугүй байх байр сууриа сонгосон байна. Шүүх хурал эхлэхээс өмнө тэрээр шүүх бүрэлдэхүүний даргад мөрдөн байцаалтын явцад хэлэх ёстой бүхнээ аль хэдийн ярьсан, үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөнө гэдгээ өөрөө ч ойлгож байгаа учраас үүнээс хойш өөр ямар ч тайлбар өгөхгүй хэмээн урдчлан мэдгдсэн байжээ. Харин хамгийн сонирхолтой нь Дороте, Сандра, Даниэл 3 шүүхэн явцад өөрсдөөс нь асуулт асуух бүрт бараг өөрийн ирэхгүй Жон Этьен рүү эргэн харж юу гэж хариулах ёстой вэ гэсэн мэт түүний царайг ажигладаг байсан бөгөөд энэ дүр зураг нь тэрхүү баривчлагдаж яллагдагчийн шүрээнд суусан ч гэр бүлийнхнийхээ дунд урдын адил удирдагч хэвээр үлдсэнийг тодхон харуулж байв. Шүүх хурлын төгсгөлд болсон нэгэн үйл явдал энэ хэргийг хилэлцсэн хүмүүсийн ойтойнд хамгийн хүчтэй үлдсэн мөчүүдийн нэг болсон байна. Жон Этьений өмгөөлөгч босож үйлчлүүлэгчээ өмгөөлөх эцсийн илтгэлээ эхлэх гэж байсан ч хэдхэн өгүүлбэр хэлснийхээ дараа гэнэт ухаан алдан унсан байна. Танхимд байсан хүмүүс түргэн тусламж дуудах шаардлагатай эсхийг асуухад өмгөөлөгч өөрийгөө зүгээр гэж хэлэн хэсэг амраад үргэлжлүүлнэ гэж хэлсэн байна. Гэвч удалгүй дахин босож ярихыг оролдоход 2 дахь удаага мөн л ухаан алдан унсан. Олон хүний хувьд энэ нь ердөө биеийн тавгүйр хэл биш, харин хамгаалах ямар ч үндэслэл бараг үлдээгүй хүнийг өмгөөлөхийн хүнд дарамтыг илэрхийлсэн байдал мэт санагдсан бөгөөд эцэст нь түүний хамтран ажилладаг өмгөөлөгч үлдсэн илтгэлийг нь үргэлжлүүлэн дуусгажээ. Шүүхийн шийдвэр гаргахад Жон Этьенд Францын эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд жал болох бүх насаар нь хорихяал онож, түүнд 22 жилийн хугацаанаас өмнө суллагдах боломжгүй аюулгүй байдлын хугацаа давхар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл тэр дор хаяж 22 жил хоригдсныхоо дараа судлагдах хүсэлт гаргах хэрэгтэй болох бөгөөд түүнээс өмнө ямар ч нөхцөлд эрх чөлөө авах боломжгүй. Харин Даниэлд 20 жилийн хорихяал оноосон бол Жон Этьений хуужин эхнэр Доротег хүн амны хэрэгт
хамсаатнаар оролцсон гэх үндэслэлийг үгүйсгэж харин зэвсэгт дээрэмтэй холбоотой хэрэгт 7 жилийн хорихол оноосон. Охин Сандраг 2 дахь төвчний хамсаатнаар үзэн 5 жилийн хорихол оноосноос 3 жилийг нь эдлүүлэхээр шийдвэрлсэн байна. За энэ шийдвэрээр шүүх Жон Этьенийг бүх гэмт хэргийн гол зохион байгуулагч бусдыгаа удирдан чиглүүлж өөрийн нөлөөнд оруулсан хүн гэж албан ёсоор дүгнсэн. Жон Этьений 22 жилийн аюулгүй байдлын хугацаа 2023 онд дууссан тул хуулийн хувьд хугацаанаас өмнө судлагдах хүсэлт гаргах эрхтэй болсон. За гэхдээ хүсэлт гаргасан эсэх судлагдсан эсэх талаар олон нийтэд баталгаатай мэдээлэл байхгүй. За бусад гурвынх нь хувьд ч бас судлагдаад хаана юу хийж амьдарч байгаа талаар би одоо ямар ч мэдээлэл олж чадаагүй. За ингээд өнөөдрийн манд хэрэг өөгээр өндөрлөж байна. Энэ хэргийн талаарх дүгнэлтийг та бүхэнд үлдээе. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж суугаад дэмжээрэй. Урмын үгээ харамгүй хайрлаж байгаа та нартаа маш их баярлалаа. Үг болгонд нурамшиж улам их хичээх болно. За ингээд дараагийн дугаараараа дахин уулзтлаа. Түр баяртай.